Хэлж ирээгүй тавилантайгаа төрсэн цагаасаа эхлэн тэмцэж байгаа сувд охин өнөөдөр 1-5 сартай юм а. Үдир насны хүүхэд өөрөө хоолоо бариад идчихдэг бол тэрээр толгоогоо сайн даахгүй замбраагийн хөдөлгөөнтэй хөл гар нь хаашаалвал хаашаа савчиж байгаа талаар түүний ээж ярьж байгаа юм а. Тиймээс байнгын асаргай хөдөлгөөн засал хэрэгтэй юм. Булчин шүрмсийг нь хөдөлгөөн заслан эмчилгээгээр өдөр бүр амьд идэвхтэй байлгах нь хамгийн чухал юм а. Монголд 21 аймгийн тархины саачлалтай хүүхдэд үйлчилдэг цорын ганц байгууллага байдаг нь Ихнэл хэсгийн эрдэм шинжилгээний төв юм а. Хитэх ачаалаасаа болоод тэндний хүүхдэд 1 сар жөрдөө 5 удаа хөдөлгөөн заслан эмчилгээнд орох дугаарыг олгодог байна. Харин хөдөлгөөн заслан эмчилгээгээр үйлчлүүлдэг бусад газруудын хувьд хамгийн хямдтай 10,000, хамгийн өндтэй нь 30,000 төгрөгийн ханштай байдаг талаар хэлж байгаа юм а. Гэтэл санхүүгийн бэрхшээлээс болон иймэрхүү өвчтөй олон мянган хүүхэд зөвхөн хөдөлгөөн заслан эмчилгээг авч чадалгүй хохирж байгаа талаар сувд охины ээж учирлаж байлаа. Монгол улсад тархины саажилттай хүүхдүүд олон байдаг ч эрүүл сарвал 6 сар хүртлээр бойжж байсан охин гинтэл ханаад хүрснээсээ болж толгоогоо даахаа болсныхын дараа тархины саажилт хэмээх хэцүү өвчний оншийг эмчнэр тавьсан байна. Яг нөгөө жирийн ээжийн нүдэнд бол мэддэг байхгүй юу? Бид нар бол толгоогоо дааж яан манай хүүхэдтэй хийх ёстой чадваруудаа хийж яан. Жишээ нь 2 гараас нь барихаар атгаад бие татна гэж 3 сартай хүүхдийн одоо чадвар дээр байгаа юм л та. Одоо бид нар чи нөгөө төрсний дараа ягаан дотор хөтэлдэг дөө. Нэгдүгээр 1 сартай хүүхдийн чадвар, 2 сартай хүүхдийн чадвар гэдэг. Тэгээ тэр чадваруудыг хийдэг байсан байхгүй юу? Тэгтээ дандаа хугацаанаас нь өмнө байсан. Тэгэхээр одоо илүү орчин үеийн хүүхдүүд л одоо ийм сүрхий болж ээжтэй бидний үед бол хүүхдийн байгаагүй гэдэл одоо нөгөө илүү их сайхнаар тэрийг хүлээж авч ийсэн. Гэтэл энэ маань өөрөө эмгэг байсан юм билэ. Өөрөөр хэлэх юм бол хугацаанаас өмнө толгой даах, хугацаанаас өмнө хийх үйлдэлүүд бол нөгөө рефлекс маягтай нэг удаа хийгдэг ч юм уу те. Тэр бол эмгэг байсныг бол сүүл одоо мэдрэлийн нарийн эмчийн одоо өслөгт очиод эхлээд онш тавихт нь итгээг байхгүй юу. Тэгээ итгээг учраас үгүй миний хүүхд бол толгой даадаг байсан. Энэ зургийн та үз. Одоо энэ тэдэн сартай байгаа үеийнх нь энэ ингэж яана одоо ингэж яавахад толгой чэйжин дээр те хоёр тохоогоор тохиолдоод толгоогоо ингэж өндийлгэж байгаа зураг жишээ нь энэ яг тэдэн сарын тэдэнд авсан гэдэг чи ийм сартай байсан гэд үзүүлсэн чинь үгүй уучлаарай хичээ ингээд ийм байгаа боловч энэ бол нөгөө төрүүлж хийнэ гэдэг бол эмгэг байд юм аа. Тэгэхээр ерөөсө төрүүлэх хоцрох бол аль аль нь эмгэг байдгийг тэр энийг манай залуу ээж аваад бол мэддэггүй. Хэдийгээр охины эмчилгээг цаг алдалгүй 6 жил орчим дасралтгүй хийлгэх юм бол найдвар байдаг гэж дотоодын эмчнэр хэлж байгаач бага наснд нь буюу 2 нас хүрэхээс өмнө Германы эмнэлэгт онцлогоо хийлгэж цаажилтын шалтгааныг тогтоож чадах юм бол цаашлаад эмчилгээний асуудал нааштай шийдэгдэх тул ээж охин хоёр яаралтай Герман улс руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай болж байгаа юм а. Тэгэхээр бол энэ одоо зөвхөн надад тулгараад байгаа зовлон, надад тулгараад байгаа бэрхшээл биш л те. Тэр саажилттай хүүхдтэй бүх айлд яг энэ бэрхшээл тулгардаг. Энэ санхүүгийн хамгийн нэгдүгээр санхүүгийн бэрхшээл тулгардаг те. Энэ одоо эмчилгээнд нь зориулах мөнгө төгрөг одоо гадагшаа эмчилгээнд авч явахад тэгэхээр битээр бол эхний ээлжинд оншилгоон авах гэж байгаа юм. Тэгэхээр онцлуулснараа яг энэ саажилт гэдэг нь одоо Монголд хамгийн төвөмөл байгаа 3 хэлбэрийг яг альнаас нь үүдсэн юм бэ? Үнэхээр няран шалгалтаас болоод битээр саажсан юм уу? Эсвэл одоо ураг байхдаа бүтэлт тоон үсгтэй явж байгаад ус гараад удснаас үүдээд хүүхд маань гидсэндээ бүтэлт өгснөөс үүдээд саажсан юм уу? Эсвэл одоо төрөх явцын хүндрэлээс шалтгаалаад тий төрөх явцад хүүхэд маань өөрөө гэмтэл аваа саажсан юм уу гэдгийг бол мэдэх боломжгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ 3 шалтгааны аль нэгийг нь одоо тодруулах шаардлагатай байгаа. Хэрвээ би тодруулж чадаад одоо гадаад бол тодруулж чадна л да. Одоо яг юунаас үүдсэн бэ гэдгийг. Тэгээд аль хэсэгт гэмтсэн хөдөлгөөн аль хэсэг нь болгохын ямар хөдөлгөөнийг хийж чадах, ямар хөдөлгөөнийг хийж чадахгүй гэдгийг хүртэл хэлж өгдөг юм лээ. Энэ зүүнний 3 сарда багтаан Герман улсад очиход ээж охин хоёрт наандаж 25 сая төгрөг хэрэгтэй. Тиймээс юу хийж цалингаасаа гадуур орлого олж болох талаар судалсны эцэст шүрээр автомашины дугаар хэлэхэд зарах аргаар хуримтлал үүсгэхээр болжээ. Шүрийг нэгээр нь хэлэхэж 8 оронтой утасны дугаар хийн гэдэг тийм ч амаргүй ажил. Тиймдээ жихэнтэй 4 цаг гаруй сууж нэг дугаар бэлэн болгодог байсан бол одоо 2 цагийн дотор нэг дугаар гаргадаг болжээ. Хүмүүсийн ирсэн захиалгыг гүйцэтгэхийн тулд шөнийн 22 цагаас эхлэн өөрийн 4 цаг хүртэл нойр хоолгол сууж хийх нь энгийн үзэгдэл гэдгийг ээж тайлбарлаж байгаа юм а. Өнгөрсөн 1 сарын хугацаанд тэрээр энэ ажлын хажуугаар дасралтгүй дугаар шүлжиж 470 ширхгийг хийж чаджээ. Мөн түнчлэн сувд охины ээжийг хэлж байгаагаар манай гэр бүлээс гарч байгаа сэтгэлийн дэж бас энэ ажлыг амжуулахад тусалж байгаа гэр бүлийнхэн ах トゥ хамаатан садан найз тэдний хүүхдүүд хамт олон оюутан шав нартаа талархаад барахгүй гэх сэтгэлийн үгээ хэлж байгаа юм а. Би ч одоо өөрөө багш хүн. Тэгээд багш учраас бас хайцангуу хичээлээ заагаад тий босоо цагийн манай хамт олон чөлөөлж өгсөн. Тэгээд нөгөө асаргаатай хүүхдтэй учраас юу хийж болох вэ? Хийм хийхдээ хүүхдийнхаа дэргэд иших нь их чухал. Тийм ээ. Тэгэхээр зэрэг миний хүүхдэд бол юм байсан. Тэгээд энэ утасны дугаар шүлжээл энэ бол бас бусдын хэрэгцээг хангангаа надад хэрэгтэй байгаа бас санхүүгийн тодорхой асуудлаар дэмжлэг үзүүлж чадах юм байна гэж
бодоод манай эхэр маань энэ юмд их дуртай. Тэгээ эхэр маань ихлээд нэгнийгээр сураад тэгээд манай нөхөрт юм дугаар бэлгэлээ. Тэрнээс санаа авсан юм. Тэгээд би материал аваад эхрээрээ заалгуулад тэгээд одоо энэ дугаар шүлжээд өнөөдөр бол ингээд 470 гаруй захиалга аваад эзэд нь хүрчээд байна. Ер нь бол анх сураад хийж явахдаа би дандаа охин 10 цагт унтуулдаг болчлон 10 цагт унтуулдаг юм. Тэгээ 10 цагт унтуулад шөнө 4 цаг хүртэл хийдэг байсан. Тэгээ сая манайх нөгөө ажилчдын эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаад тэгээд ингээд эмч үдсэн эмч маань нөгөө биднэрт нэг лекц тавихтаа хүн унтах ёстой цагтаа унтах ёстой, идэх ёстой зүйлээ идээгүйгээс болоод өвчин тусдгаа гэд. Тэгээ нэгэнт өвчтөе хөлт асарж байгаа би өөрөө өнхрөөд уннуул одоо өвдвөл бас эргээд хүндрэлтэйгээд одоо цагаа арай өөрчлөөд шөнийн нойроо бол аваад 12 ихэд унтаад тэгээд өглөө 4 цагт босоод хийдэг. Өнөө өглөөхэд би 4 цагт босоод 6 дугаар хийчгээд тэг өглөө яг одоо тараачхад танаа энд орж ирж байна л та. Өвчтөе хүүхдээ хараа сэтгэлээр уналгүй гар хамхилахгүй ажиллаж охиныхоо төлөө болох бүтэг бүхнийг хийж байгаа ээжид Монголын мянган иргэн та бүхний сэтгэлийн халуун дэм чухал байгаа юм а. Яг одоо ТV8 телевиз дээр суугаад харуулan үзэж байгаа үзэгч та бүхэн ч бас энэ бяцхан охинд туслахыг хүсвэл өөртөө чирэгтэй энэхүү дугаарыг захиалгатал хангалттай юм а. Үзэгч та бүхний захиалсан ганц дугаар маргааш цовд охины хөл дээрээ босоход нь хэмжгээшгүй их хувь нэмэр болох юм а. Та бүхэн охины ээжтэй дээр гарч байгаа утасны дугаар болон хандивын дансаар холбогдсон тусламжийн гараа сунгах боломжтой юм а. Мөн эх сарын 25 буюу 2016 оны 4-р сарын 25-ны өдөр Улаанбаатар Паласын концертын их танхимд охин зориулсан хандивын тоглолтыг урлаг соёлын одод зохион байгуулах харуулжээ. Үзэгч та бүхэн охины хандивын тоглолт болон бусад мэдээллийг дээрх ээжийнхэн дугаараас авах боломжтой юм а. Ард түмний тойлд уян мэдээллээ.